Сайн бацгаана уу залуусаа, та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео бичлэгээр та бүхэндээ Python програмчлалын хэлний техникэр сангийн цонхон дээр бид нэр хоёр ширхэг левелийг хоёр ширхэг entry буюу input box-ыг оруулж хэдүүлээд туршия. За энэхийн ханд бол бид нэр эхлээд import техникэр сангаа оруулж ирээд STK санд утамшуулж өгөөд за дэлгэцийн хэмжээгээ бид нэр D гэж бичиж. За энэ дээр дэлгэцээ техникэр сангаа функц ашиглан үүсгээд одоо ажлын талбараа ажиллуулъя. Main loop функцаар ажиллуулъя. За ингээд бичиж манай ажлын дэлгэц бэлэн болсон байна. Ажлын орчин дэлгэц буюу одоо нэгсэндээ цонх маань бэлэн болсон байна. За одоо энэ дээр бид нар юу хийх вэ гэхээр нэгдүгээрт level буюу шошгоо үүсгэнэ. За тэгэхээр шошгоо үүсгэхдээ бид нэр нэгдүгээр шошгоо show1 гэж зарлаа. За хоёрдугаар шошгоо show2 гэж зарлаа. За одоо үүнийхэн дараа бид нэр за одоо шошго нэг дээрээ техникэр сангаа ашиглаад level функцаараа дэлгэцэн дээр байршуулахын тулд D гэж бичнэ. За нэгдүгээр аргумент нь дэлгэцийн байршил дэлгэцэн дээрээ байршуулна. За хоёрдугаар аргумент нь юу гэхээр тухайн шошгын текст буюу доторх бичиглэл байна. За шошгоныхоо нэгдүгээр хэсгийг хэдүүлээ input 1 гэж бичээ. За дараа нь энийхээ ард grid функцийг бичээд grid функцаар бид нэр мөр багны байршлаа тогтооно гэсэн үг. За жишээлбэл row гэдэг маань мөр тэгдүгээр мөрний колумн буюу баг нь text. За энэ утгыг оруулж өглөө. За дараа нь хоёрдугаар шошгоо би байршуулахдаа tk эцэг level D дэлгэцэн дээрээ байршуулна. За text нь input 2 гэж бичээ. За тэгээд гадна нь grid функцаа байршуулад энэ дээр row 1 за нэгдүгээр мөр колумн тэг за тэгдүгээр багна гэж зааж өгнө. За үүнийхэн дараа одоо бид нэр оролтын утгуудаа оноож өгнө. За нэгдүгээр оролтын утгаа буюу одоо entry-ийн нэрийг or1 гэж нэрлээд entry функцэн дотроо дэлгэцэнд байршуулах учраас D гэж бичнэ. За хоёрдугаар оролтоо бид нар or2 гэж нэр объект нэр оноож өгөөд түүнийгээ entry функц дотроо байршуулж өгнө. Entry функц дотроо дэлгэцийн хэмжээг байршуулж өгнө. За дэлгэцэн дээрээ оролтны хоёроо байршуулна гэсэн үг. За энэ хоёроо болохоор бид нэр or1 тэнцүү tk сангаас entry функцаар дуудаж бичиж өгнө. За буруу бичсэн маань засварлаа бичээ. За үүнийхэн дараа за оролт 1 оролт 2-оо одоо түрүүний 4 5 дугаар мөрөн дээр бичсэн багнан дээр байршуулж тавина гэсэн үг, мөр багнан дээр. За ингийн тулд оролт 1 цэг grid функц ашиглаад row тэнцүү тэг. За тэгээд колумн буюу тэгдүгээр мөрний нэгдүгээр баган дээр оролт 1-ийг байршуулах нь байна. За оролт 2-ыг grid функц ашиглаад нэгдүгээр мөрний нэгдүгээр баган дээр байршуулна гэсэн үг. За тэгэхээр нэг өсөндөө болохоор шошго input 1 гэсэн нэртэй шошго маань тэгдүгээр мөрний тэгдүгээр баган дээр байх бол оролт 1 маань entry оролт маань тэгдүгээр мөрний нэгдүгээр баган дээр байршина гэсэн үг. За харин дараа input 2 маань level-ийн нэр маань нэгдүгээр мөрний тэгдүгээр баган дээр байрших бол харин оролт 2 entry маань нэгдүгээр мөрний нэгдүгээр баган дээр байршина гэсэн үг. За ажлуудаа хэдүүлээ харъя. Run командад дарлаа. За ингэж байршина гэсэн үг. Тэгэхээр нэг өсөндөө level-ийг show1, show2 гэсэн level-ийг бид нэр
тэгдүгээр мөрөн дээр тэгдүгээр баган дээр байршуулсан. Харин шоо 2-ыг нэгдүгээр мөрөн дээр тэгдүгээр баган дээр байршуулсан. Харин гэрид буюу одоо энэ оролт 1-2-ийн утга буюу энтрийг бид нэр дахиад яцвал харуулъя. Оролт 1-ийн энтрийн утгыг бид нэр болохоор нэгдүгээр баган дээр тэгдүгээр мөрөн дээр оролт 2-ыг нэгдүгээр мөрний нэгдүгээр баган дээр байршуулсан гэсэн үг. Тэгэхээр оролт 1 маань одоо тэгдүгээр мөрний нэгдүгээр баган дээр байгаа болохоор энэ баруун талдаа байрж байна. Левелүүд маань зүүн талдаа байрсан учраас ингэж хардах нь байна. За ерөнхийдөө бол энийг одоо бид нэр ойлгоёгүй бол яг Excel програм дээр миний би та бүхэндээ тайлбарлая. Excel програм дээр мөр баганы хэмжээг тайлбарлахаар болохоор бид нар хэрхэн байрлуулсан бэ гэхээр за одоо ингэж энийг томруулаа. За энэ маань болохоор одоо бидний энэ маань row тэгдүгээр мөр. За энэ маань row 1 гэж бодъё. За тэнгүүд энэ маань колумн колумн. За энийгээ ингэж үзэх юм байна. Энэ маань колумн 1 байх нь байна. За тэгээд дээр маань ингэж байрсан гэсэн үг. Энэ нь бол мөрийг бол тайлбарлаж байна. Row. За энэ нь мөр. За тэгээд энэ мөр маань тэг 1 гэсэн 2 л индекстэй. За тэгэнгүүт одоо бидний энэ баг нь маань болохоор колумн 1 гэсэн байршилтай байх нь. За тэгвэл level 1-ийн шоог бид нэр болохоор шоо 1 гэсэн шошгыг энэ тэгдүгээр мөрний тэгдүгээр баган дээр байршуулсан. Шоо 2-ыг тэгдүгээр баганы нэгдүгээр мөрөн дээр байршуулсан. Харин бид нэр оролт 1-2 буюу энтрийг оролт 1-ийг тэгдүгээр мөрний нэгдүгээр баган дээр оролт 2-ыг нэгдүгээр мөрний нэгдүгээр баган дээр байршуулсан гэсэн үг. За ингэж бол ерөнхийдөө бид нэр Tkinter програм дээр мөр хэлбэрээр мөр баган хэлбэрээр өгөгдлийг бол байршуулт юм байна. За ингээ өнөөдрийнхөө бичлэгт анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Өнөөдөр бид нэр Python програмчлалын хэлний Tkinter сан дээр 2 шошго бүхий 2 оролтын entry өгөгдлийн widget төрлийг ашиглан өгөгд оруулдаг хэсгийг та бүхэндээ доршиж үзүүллээ. За энэ дээр нь болохоор төрөл бүрийн өгөгдлийг ингээ оруулж өгч болно. За ингээ өнөөдрийнхөө бичлэгт анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Манаас үг тань таалагдсан бол бичлэгийг маань лайк дарж комент бичээрэй. Мөн subscribe хийж биднийг дэмжээрэй. Баяртай дараа уулзцгаая.